2025 оны 46 дугаар 7 хоног 319 дахь энэ өдөр этик суралдаанд оролцохоор, сонсохоор, шүүхээр ирсэн нэт капиталчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бүхий салбарт мэргэжлийн баг бий. Бизнесийн орчинд удирдлагын баг, маркетингийн баг, спортод сагсан бөмбөгийн баг, эрүүл мэндийн салбарт мэс заслын баг. Тэд бүгд өөр өөрийн салбарт амжилтын төлөө зүтгэдэг. Мэргэжлийн баг гэдэг нь дан ганц авьяа сур чадвартай хүмүүсийг цуглуулах нь хангалтгүй. Харин тэд хамтдаа нийлээд өндөр гүйцэтгэл гаргах нь чухал. Өнөөдөр би та бүхэндээ бэрхшээлийг давж өндөр гүйцэтгэлтэй мэргэжлийн багийг бүтээхэн сэдвээр илтгэлээ танилцуулах болно. Хэрвээ зөвхөн авьяа сур чадварт ялалтыг авчирдаг байсан бол 2004 оны сагсан бөмбөгийн олимпийн аваргыг Америкийн шгшээ баг авах байсан. Тухайн үеийн багийн бүрэлдэхүүнд бид бүгдийн сайн мэдэх LeBron James, Tim Duncan, Allen Iverson гэх мэт авьяас уур чадвар туршлагаар дэлхийд номер 1-үүд нэг дор цугласан байсан. Хагас финалийн тоглолтод тэдний эсрэг Аргентины баг зогсож байлаа. Бүгд л Америкийн багийг хожноо л гэж бодсон. Гэхдээ үр дүнд нь юу байсан гэж? Тэд хожиж чадаагүй. Аргентины баг Америкийн суперстаруудыг хоцсон. Аргентины баг олимпийн аварга болсон. Аргентины баг түүхэнд бичигдсэн. Яагаад? Энэ багийн амжилтын гол нууц нь яг юу байсан бэ? Үүний хариултыг миний өнөөдрийн мэргэжлийн баг сэдвийн гол цэг байх болно. Дэлхийд даяар багийн хамтын ажиллагаа манлайлалын чиглэлээр нөлөө бүхий зөвлөх бол Патрик Линцони. Тэрээр багийн үйл ажиллагааг бэрхшээлтэй болгодог 5 үндсэн шалтгааныг тодорхойлсон байдаг. 1-т итгэлцэлгүй байдал. 2-т зөрчилдөөнөөс зайлсхийх. 3-т өөрийгөө бүрэн дүрэн зориулахгүй байх. 4-т хариуцлагаас зайлсхийх. 5-т үр дүнд анхаарахгүй байх. Эдгээр 5 бэрхшээлүүд нь хоорондоо уялдаа холбоо бүхий пирамид загвар юм. Энэхүү пирамидын суурин байхгүй бол бусд нь бүрдэх боломжгүй. Тэгвэл хэдүүлээ өнөөдөр сууриас нь эхэлцгээе. Үүнийг тайлбарлахын тулд би та бүхэндээ Google компани жишээг авч үзье. Google компани бол мэргэжлийн баг, инновац, хамтын соёлын хамгийн хүчтэй тэргуун тэтмийн хадгалсараа байгууллага. Тэд өөрсдийн амжилттай яваа багийн нууцыг олох зорилгоор 2 жилийн хугацаанд 180 багийн 37,000 гаруй ажилтныг хамруулсан Аристотель нэртэй төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү судалгааны үр дүнгээрээ тэр багийн гишүүдийн боловсрол, уур чадвар, туршлагаас илүүтэй багийн доторх сэтгэл зүй аюулгүй байдал буюу итгэлцэл бол амжилттай багийн гол үндэс болохыг тогтоосон. Тэгвэл хэдүүлээ бодъё л доо. Та итгэдэггүй хүндээ мөнгө зээлэх үү? Та итгэдэггүй хүнтэйгээ хамтарч бизнес хийх үү? Та итгэдэггүй хүндээ хамгийн чухал ажлаа даалгах болов? Үгүй л болов. Тэгвэл эндээс ингээ бодонгот итгэлцэл гэдэг зүйл байхгүй бол цаашаа юу ч өрнөхгүй юм шүү. Баг бие биендээ итгэхгүй бол цаашдаа хамтарч ажиллаж чадахгүй юм шүү. Итгэлцэл гэдэг зүйл тийм амар бий болд юм уу? Үгүй шүү дээ. Энэ нь бол багийн гишүүд айцгүйгээр өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрдөг. Өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг тэрэл орчныг бүрдүүлэх юм бол итгэлцлийн өрн сууж эхэлдэг. Ингээд баг бие биедээ итгээд ирэхээр яах юм? Илүү чөлөөтэй ярьж эхэлнэ. Өөрийн дотор хүнээ гаргаж эхэлнэ. Яг л байгаагаараа над чиг. Ингээд маск болоод эхлэхээр яах вэ? Нөгөө давуу тал, нөгөө сул тал болж бүтггүй байгаа асуудлуудаа бүгдийг нийл болгоод тэрийг шийдвэрлэхийн тулд хичээдэг. Одоо харин энэ үеэс зөрчилдөөн бий болно. Ихэнх хосууд хооны мөн үе дээрээ эхний нэг жил дээрээ болзон молзонд яваал, цэцэг аваад айгуу гой байд юм шиг байлаа шүү дээ, тийм үү? Яг энэ үе дээрээ зөрчилдөхөөс хамгийн их зайлсхийдэг гинэ. Нөгөө үнэ гомдоохгүй юмсан. Харилцаагаа нураахгүй юмсан гэж бодоод асуудлуудыг хураагаад цаашаа залгаад л идэг. Энэ гоё үе хизээ нэгэн цагт дуслаа. Одоо харин зөрчилдөөнтэй нүүр тулна. Харин энэ үед хэрхэн зөрчилдөггүй гэдгээс хамаарат харилцаагаа дараагийн шатанд авч үлдэх үү, салах уу гэдэг шийдвэр төрдөг. Энэ бол баг хамт олон найз нөхөд, гэр бүл, бизнесийн орчинд бүгд яг ижил. Тэгэхээр бид заавал зөрчилдөх ёстой. Зарим багуудад гардаг нийтлэг том алдаа бол зөрчилдөж гэнэ гэд хувь хүн рүү дайрдаг. Хувь хүн рүү буруу өгдөг. Чамаас л боллоо. Чиний л буруу. Харин зарим баг нь эсэргээрээ зөрчилдөөнөөс зайлсхийдэг. Багийн гишүүн хоцроод л байдаг. Шаардлага тавихгүй өнгөрөөгөөд л байдаг.
Үнэхээр явцгүй санаа гэдэг нь мэдсэрэж алга ташсаар л байдаг. Тэгэхээр ийм байж болохгүй. Энэ бол зүгээр хуурамч юм наримлахгүй юу? Энэ бол зөрчилдөөн биш. Миний ярьж байгаа зүйл бол хамгийн сайн шийдлийг бий болгодог бүтээл зөрчилдөөн. Энэ юунаас эхэлнэ гэж маш энгийн зүйлээс эхэлнэ. Хувь хүн рүү бурууг өгөх биш, асуудал руу чиглүүлэх. Учир нь хамгийн сайн шийдэл, хамгийн бүтээл санаа, хамгийн сайн шийдвэрүүд бүгдээрээ бүтээл зөрчилдөөн дундаас төрдөг шүү дээ. Ингээд дараагийн бэрхшээл бол өөрийгөө бүрэн дүүрэн зориулахгүй байх. Баг зөрчилдөөд эхэллээ, хамтын зорилгоо тодорхойллоо, тий? Тэр хамтын зорилгод багийн гишүүнийг бүрийн санаа орсон байх юм бол гишүүн тухайн яг зорилгод санал нэгддэг гинэ. Ингээд ирэхээрээ өөрийгөө бүрэн дүүрэн зориулж чаддаг. Хэрвээ танаа баг үнэхээр л коммитмент болсон юм бол тэр зорилгод цаад болох юу ч үл зөвшөөрнө. Зөрчилдөх дургүй байсан ч зөрчилдөнө. Багийн гишүүндээ өөрөө ч мэдгүй шаардлага тавьж эхэлнэ. Энэ бол коммитмент хүч. Нэг жишээ татъя л да. Бид нэр улирал болгон OKR төлөвлөгөө тавьдаг тий. Өнөөгөө улирлын эхэнд батлаад улирлын төгсгөлд дүгнэдэг. Мэдээж хэрэг төлөвлөгөөний гүйцэтгэлийн дагуу газар нэг салбарууд жигсдэг. Гүйцэтгэлээрээ сүүл мушгсан зарим багт анзаардаг нэг зүйл нь тэрэндээ эмзэглэхгүй байгаа харагддаг. За хамгийн сайнараа хичээсэн шүү дээ. Энээс илүү яах? Гэхдээ гол асуудал нь тэр төлөвлөгөө гаргахад багийн гишүүнийг бүрэн санал нэгдээгүй л байгаа гэсэн үг байхгүй юу энэ? Танаа баг ялагдчихад байгаа шүү дээ. Тэрийг хангах байгаа юм чинь. Тэгвэл коммитмент болсон баг яг ямар байд юм бэ гэхээр энэс арай өөр байд юм байна л да. Бид бүгд сүүлийн үед физикал эйшэг үзэж байгаа тий. Үзээд ямар мундаг юм бэ, ямар гайхмаар юм бэ гэж биширж байгаа. Эндээс бага төлөөлж орж байгаа тамирчин өөрийн яг гарах хэсэг дээр үнэхээр хангалтгүй байх юм бол маш хүчтэй сэтгэл хөдлөл мэдэрж байгаа. Уйлж байгаа, өөрийгөө буруутгах байгаа. Багийнхаа өмнө гимшээд байгаа байхгүй юу? Энэ юунаас болж ийн гэхээч? Энэ зорилго, энэ багийг яаж хийж яагаад ард нь гаргана өөрийнхөө сайнаар хичээнэ гэд коммитмент болсон юм чинь. Тэгэхээр эндээс нэг зүйлийг харж батлана. Та үнэхээр л коммитмент зорилгодоо өөрийгөө бүрэн дүүрэн зориулж чадж байгаа бол танд сэтгэл хөдлөл илэрнэ. За коммитмент бол нөгөө талдаа багийн амин сүнс нэдэг. Танаа баг коммитменттэй байх юм бол итгэлцэл, зөрчилдөөн, үр дүн, хариуцлага гэдэг зүйл бүгдэнд нь нөлөөлж чадна. Хамгийн чухал зүйл нь тэр. Ингээд багийн гишүүнийг бүр хариуцлага ухамсарласан цагт одоо харин дараагийн үйл рүү явна. За ингээд хариуцлага гэдэг зүйл бол дан ганц асуудал гаргаад эсвэл хариуцлага тооцоод тэнд буруу өгж байгаа зүйл биш. Асуудлын дараах шийтгэл бол бас биш. Хариуцлага бол зөвхөн захирлал шаардлага тавиад байх биш. Багийн гишүүд бие биедээ шаардлага тавих. Тэр багийн гишүүнээ илүү сайжруулахын тулд пүүшилж байгаа тухай. Хэдүүлээ бодъё л доо. Баг 10 гишүүнтэй. 10 гишүүний 7 нь хичээгээд 3 нь хичээхгүй бол энэ баг зорилгодоо хүрэх үү? Үгүй шүү дээ, тий. Тэгэхээр багийн гишүүд бүгд хариуцлагатай байх ёстой. Хариуцлагын тогтолцоо бий болох ёстой. Хоорондоо бүтээлчээр зөрчилддөг, бие биендээ итгэдэг, амлалтынхаа төлөө маш сайн хичээд зүтгэдэг багт бие биендээ хариуцлага тавих буюу шаардлага тавих буюу хариуцлагын тогтолцоо бол ингээд дархлаа болоод суудсан байдаг. За ингээд багийн гишүүнийг бүр хариуцлага ухамсарласан цагт одоо харин хэдүүлээ багийн хүрх үр дүн ярих болно. Ингээд илтгэлийн эхэнд ярьсан олимпийн жишээг иргэн санацгаая. Баг болгонд өөрийн гэсэн үүрэг ройлууд байдаг. Спортоор бол довтлогч, хамгаалагч, холбогч гэх мэт. Тэгтэл Аргентины баг бол бүгд л довтлохыг хүссэн. Бүгд л гол дүр тоглохыг хичээсэн. Бүгд л хувийн үзүүлэлтэнд анхаарсан. Эцсийн үр дүнд ялаа 89-81 оны харьцаатаагаар Аргентины багт ялагдсан. Энэ түүх бол бидэнд хувийн статус эгог хамтын зорилгоос дээгүүр тавих үед багийн үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг маш тодорхой харуулж байна. Та багт яг ямар үүрэг ролтой юм? Түүнийгээ л маш сайн хийдэг байхад энэ бол мэрэгжлийн багийн шинж. Довтлогч бол довтлогчоо хий. Хамгаалагч бол хамгаалагчаа хий. Эцсийн дүндээ урд байгаа нэрийнхээ төлөө биш, ард байгаа багийнхаа нэрийн төлөө та хичээдэг байхад таны урд байгаа нэр аяндаа л гараад ирнэ. Ингээд итгэлийн төгсгөлд өнөөдөр би та бүхэндээ мэрэгжлийн багийг бий болгоход тулгардаг үндсэн 5 бэрхшээлийг ярьсан. Энэ 5 бэрхшээлийг эсрэгээр нь боломж олгож харах юм бол 5 шийдэл байх болно. 1-т бие биедээ итэг. 2-т зөрчилдөөнөөс зайлсхий. 3-т өөрийгөө бүрэн дүүрэн зориул. 4-т шаардлага тавь. Одоо харин багийн зорилгодоо төвлөр.
Та бол нийт капитал хэмээх мэрэгжлийн багийн үндсэнтэй гишүүн. Бид бүгд цаад бэрхшээлийг даван тууснараа мэрэгжлийн баг болно. Мэрэгжлийн баг болсноороо өндөр гүйцэтгэл гаргана. Өндөр гүйцэтгэл гаргаснараа Монголдо төдийгүй дэлхийн тайзан дээр өрсөлдөх болно. Бид бүгдэд энэ амжилтыг гаргах авьяас, ур чадвар бүгд бий. Харин одоо хэрэгтэй байгаа зүйл нь мэрэгжлийн багийн сэтгэлгээ. Авьяас, ур чадвар тоглолтод ялалт авчирдаг. Харин багийн ажиллагаа бол аваргын цолыг авчирдаг. Ингээд миний өнөөдрийн илтгэлийг анхаарлаар шагнасан та бүхэнд баярлалаа.